Цаг тутмын мэдээ эхэлж байна. Студид ариун зул мэдээллийг танилцуулна. Увс аймгийн хэмжээнд энэ сарын 4-ний байдлаар 44 мянган гаруй толгой мал хорогдоод байна. Тус аймгийн баруун талын сумдад хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга хурандаа ин хамраар ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 4-өөс эхлэн Увс аймагт ажиллаж байна. За шуурхай бүлэг аймгийн онцгой комиссийн гишүүдийн хамтаар өчигдөр хаваржилт хүндэрсэн өлгийн өмнө говь Тариалан сумын удирдлагуудтай уулзаж хаваржилтын талаар мэдээлэл сонсон малчин өрхүүдээр орж нүүдлийн штабын байдлыг танилцсан санал хүсэлтийг нь сонссчээ. За тиймээс улсын нөөцийн өс дэжээлийн хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарлах ажлыг шуурхай зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна. Их Британий сайтын судлаачид дэлхийн 230 улс бүс нутгийн гар утасны дата багцсан үн тарифыг харьцуулсан жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг нийтгэх бол 1 ГБ дата багцсынхаа үнээр тэг зууны 26 ам доллараар хамгийн хямд үнэтэй мобайл датагаар тэргүүлсэн бол хамгийн өндөр үнэтэй датаг Африкийн Зимбабве улс 75 зууны 20 орчим ам доллараар хэрэглэдгээрээ шалгарсан байна. Дэлхийд дахин 1 ГБ дата багцсан үн дунджаар 853 ам доллар байдаг юм. За харин манай улсын хувьд 1 ГБ дата тэг зууны 82 ам доллараар хэрэглэдгээрээ жагсаалтын 8-д орж агсжээ. За дэлхийд хамгийн хямд датаар тэргүүлж байгаа 10 орныг нэрлэе. Энэтхэг улс тэг зууны 26, Кыргызстан тэг зууны 27, Казахстан тэг зууны 49, Украин тэг зууны 51, Руанда тэг зууны 56, Судан тэг зууны 68, Шри-Ланк тэг зууны 78, Монгол тэг зууны 82, Мянмар тэг зууны 87, Ардчилсан Конго улс тэг зууны 88 гэсэн ихний 10 байр жагсаалтанд дүн гаргажээ. Эдгээр баригчид энэ оны батлан хамгаалахын төсөө 7.5% нэмж 119 их 80 юан. За ойролцоогоор 177,61 тэрбум ам доллар болгохоор төлөвлөж байна гинэ. Энэ талаар бүх хэдтэй ардын төлөөлөгчдийн хурлын 2 дугаар чуулганы нээлтийн үеэр тавьсан засгийн газрын үйл ажиллагааны тухай илтгэл онцолсон байна. Аль биесний мэдээлэлээр 2017 онд хятадын цэргийн төсөв 7% нэмэгдэж түүхэндээ анхудаа 1 их 80 юаныг даван за 1,000-ны 44 их 80 юан болсон байна. Өнгөрсөн бүгд найрамдагтад ардуулсан эрх баригчид үндэсний батлан хамгаалахын зардлаа 8.1% өсгөж 111 их 80 юан болгосон юм. За ийхүү жилээс жил зардлыг тогтмол өсгөх нь хятадын үндэсний аюулгүй байдлыг хангах, зэвсэг түвшний шинжилгээг хийхэд нэн чухал шаардлагатай байгаатай холбоотой гэж бүх хэдийн ардын төлөөлөгчдийн хурлын албан ёсны төлөөлөгч Жан Есиё мэдгдсэн байна. Өнгөрсөн 18 сарын хугацаанд түүнээс доохын вирус илрээгүй бүрэн баталгаажсны үндсэн дээр ийхүү олон нийтээс хонордуулж байгаа мэдээллийг танилцуулъя. Лондоны өвчтөн дохоос ангиж ирсэн эмчлээг. За 20 дугаар зууны тахал гэдэж байсан уг өвчнийг эдийх найдлагыг төрүүлсэн онцгой үйл явдал болсон гэлээ. За хэрвээ түүнээс дахиад дохын вирус илрэхгүй бол энэ өвчнөөс ангиж ирсэн 2 дахь хүн болно. Өмнө нь Тимоти Рэй Браун буюу Берлиний өвчтөн гэж нэрлэгдсэн дохын албараас ангиж ирж байсан юм. Тэрээр өдгөө доохтой өвчтөй хүмүүс туслахсан байгуулан ажилладаг байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэлд хүлээн авч байна.